фашн хүн боллоо тийм ээ. Японд сүүлийн хоног Ямар их барилгууд вэ? Ardenne, did you let's go in Japan? Kimono. Kimono. Kimono өмсөн. Хүслээ бичнэ. За, кимоно өмсгөөд ингээд нөгөө гой газарт нь хүрээд иржээ. За, ямар өнгийг сонгох вэ? Би бол нэг хэдэн өнгө бол бодцсон л байгаад байна. За, эхлээ юм сонгоч. За, guys. Би 3 өнгө сонгосон. Нэг нь энэ. Би баг энийг сонгочих шиг боллоо. Энэ илүү нэг тийм яг миний хүсэж байгаа улаан болон цагаан өнгийг гаргаж өгч чадчихжээ. Нөгөөх нь болохоор усан цэнхэр маягийн өнгийг сонирхож ирсэн иймэрхүү. Энэ болохоор гэхдээ одоо миний өмссөн байгаа яг энтэй амар адилхан байгаа учраас энийг бол сонгохгүй гэж бодож байна. Энэ бол яг би бүр амар гоо часуулааныг сонгоцсон байсан юм. Гэтэ часуулаан дээр бас дэмий юм шиг санагдаад энэ часуулаан байсан юм. Энэс амар дэжүү харагдахаар агаад ер нь өнгөлөг. Гэтэ энэ бол хамгийн бэст нь гэж бодож байна. Тэгээ дээрээс нь уруулын өнгөтэй ч гэсэн амар гоё цоцоод байгаа учраас тэгээд бас үсээ гоё хамт янзлуулчихъя гээд энд ингээд бас гутал-мутлаа тайлж ордог юм байна. Сонирхолтой гац. Тэнд үсээ янзлуулаад үснийхээ гоёлыг яагаад хэрэггүй нэг юм улаан нутгууч маяг энэ минь байвал амар хөөрх юм шиг санагдаад байна. За тэгээд өмсөж үзье. За өмсөж үзэх гэдэг чинь. Окей. Free size? За guys, ер нь бол мэдхий байлаа. Ингээд энийг сонгох уу, Миний бодлоор би ингээд бүстэйгээ ерөнхийдөө ойртуулъя гэж бодсон. Бүсэн дээр жоохон сэн үг гаргаж өгөөд байна. Яг алийг яаж явах вэ мэдгүй. Тэг бүснийхээ стайлыг бас сонгоцсон. Одоо хамгийн гол нь цэцгээ сонгох хэрэгтэй. Зүгээр ингээд явчих уу? Гэсэн болоолаа. Свэж болж байна. Миний бодлоор штэ энэ нь биш. Энэ нь илүү одоо яг энэ хэсэгтэйгээ таарж өгөөд байгаа санагдаад. Энэ бол too pink надад санагдаж байна. Энэ чинь бүр маягийн юм байна. Энэ зөвүүн юм шиг байна тий. Энэ гоё ярагдаад байна. Тэ энэ бол яг ингээд байж байгаа. Энтэйгээ ч гэсэн юм. Окей. Яаж явж байгаад энийг болоод авчихваа. Энэ бол жоохон цайвар юм өмсөн бол гоё харагдахаар юм байна. Яна энэ нар ч юм хөөрхөн юм бэ. Ингэж байгаа. So cute. Ийм хүн өсмөс ингээд застаг үйлчлэгтэй хараа амар л юм байна. За энийг сонголоо бүгдээ. Жинхнээсээс ингээл би тэгтээ энийг сонгож байна. Энэ бол маш гоё traditional харагдаж байна. Гадаа халуун байгаа учраас үсээд залгаа тавьмааргүй нөгөөс тэрсээ рүү залгаа байгаа юм. Үгүй ээ. Юу ч. За конничива л болж шүү дээ. Яа ингэсэн чинь амар гоё сонирхолтой. Хамгийн сүүлд ингээ хамбуг өмсч үзэхэд бас айгүй гоё байсан. Тэр үед болохоор нэлээ юм цагаан ягаантай юм жоохон princess маягийн өнгө сонгосон бол энэ удаа жоохон юм тод гоё сонглоо. Одоо яг нэг юм жоохон maturity эмэгтэй шиг сонглоо. Гэсэн ерөнхийдөө дэшин шүүртэй гэж бодож байгаа. Тэгээд энэ цэцгийг зүү. Конничива гэж байгаа шүү дээ. Ямар гоё юм бэ? Энийг хараач тээ. Ийм байж болох юм уу? Ийм юм поз авах юм ингэж байна. Тэгээд цүнх байх юм бол урттай ингэж байна. Ингэж байна. Амар шүү дээ. Окей. Сайдай хийе. 1 2 3. 1 2 3. 1 2 3. 1 2 3. Okay, thank you. Айгу хурдан авсан зураг гоё гардаг юм байна. Өнгө нь өрсөн чинь бүр гоё юм. Яган пинк оруулсан чинь. Тийм. Таны зурагт авсан. За guys, энэ гоё юм алдартай темпл сүмийн урд ирсэн байна. Тэгээ энэ дотор нөгөө миний яриад байсан бүгдээрээ гоё хүслээ бичин нэгт хоёрт гоё гудамжныхын хоолыг идэнэ. Гуравт болохоор энэ гоё юм луугийн амнаас ус гардаг гэж тэрнгөөр ингээд гараа ариусгаад тэгээ бас мэргэлүүлж болдог гинэ. Надад тэр мэргэлдэг нь бүр амар сонирхолтой сонсогдож байна. Ингээд нэг юм тоо гарч ирэл нөгөө кинон дээр гардаг штэ. Яг тэр нь айгу гоё юм. Тэгээ одоо та хэдэд гоё ороод эргэн тойрныг харуулъя.
Ваа, ёо, энэ бүр яагаад юм гоё юм бэ? Энэ бүр амар халуун. Зүгээр сайхан сэрүүцэж байна. Энэ амар гоё зогчжээ. Янз юм байна. За guys, амар гоё марлаа. Одоо энэ хэсэг байгаа штэ. Энэ бүгдээрийнх нөгөө мэргэлэх гээд байгаа хэсэг заяа. Тэгээ мэрэг нь яадаг вэ гэхээр бүгдээрээ хамгийн дөрөв нь ингээд зоос 100 төлөн заяа. Тэгснийхаа дараа энийг бурхандаа одоо өргөл гэж хэлэх юм уу өгдөг юм байна. Яагаад энэ 5 го гэсэн баха. Ингэдэггүй вэ гэхээр яг энэ зоосных нь нүхээр бурхандаа ингээ үгээ цаашаага дамжуулж байгаа гэсэн үг гинэ. Тэгээ надад энэ бүр амар сонирхолтой сонсогдлоо. Энэ дээр болохоор хэрвээ суглаад ямар нэгэн муу юм гарч ирэх юм бол энд нь ингээ бүгдийг нь уяад үлдээдэг гинэ. А хэрвээ сайн байх юм бол насан туршдаа хадгална гинэ. За, хаан тушаахаа энэ. Ийшээгээ заасаа хийх юм байна. За, ийч. Ингээ хамаа шууд доошоо ингэчих юм уу? Тийм, доошоо хэсэлж байгаа доош нь харуулж. За. За, энэ дундаас гарч ирдэг үнэ. 1-ийн цаа, 3-ийн цаа, эсвэл 11. 52. За бүгдээрээ 52-ыг хайцгаая. Оо, нэгийг л авах юм уу? Bad fortune нэ энэ 52-ыг муу юм уу? 25 биш үү гэснээс. Bad fortune гэж штэ. Би бол энийг it's okay гэж бодож байна. Ягаад гэх юм бол хэрвээ муухай юм байх юм бол ийшээгээ үлдэн гэж бодно гэсэн. Тэгэхээр би бол бодоод үлдэн. Энэ миний урд гарч ирж байгаа садч ээж магадгүй байсан байхгүй юу? Энэ дэр тэ гоё юм байна. Одоо жишээ нь ингэж заяа. Ер нь чамд ингээд туслах хүмүүс байнга байж байгаа болохоор бити сэтгэлээр унаараа гинэ. Яа, тийм байна. Одоо бүгд уйлаад энийг хамтдаа ийшин үлдээцгээ. Би ер нь энийг аягүй буруу сонгосон байна. За. Тэгээд ерөнхийдөө энэ цаасан дээр намайг ингээд одооноос инфлюенс болохгүй. Ер нь бол болж өгөхийг хүсдэггүй гэж бодчихлаа л да. Дааг гэж. Тиймэрхүү байна. Энийг одоо буцааж их юм уу яах юм? Газраа солино гэж байх уу? Окей, энэ айгүй сонирхолтой хэсэг байна. Одоо сүм рүү орохоос өмнө өөрийгөө ингэж гараараа ариусгадаг юм. Одоо луугийн амнаас гарч байгаа усан гинэ. Тэгээ эн чинь араа зөвхөн ингээ гараа угаах биш. Айгүй юм сонирхолтой. Жишээ нь ингээд баруун гараараа хамгийн түрүүнд аваад 100 гараараа ингээ 100 гараа ариусгаад 100 гараараа усаа аваа баруун гараа ариусгаад тэгээд ингээ ариуссан 100 гар дээрээ төрүүлж усынгүүтээ амаа ингээ зайлаа доошоогоо асгаад тэгээ буцаа шангаа ингэдэг гинэ. Йоо, би энийг ингээд манай хөтөж одоо Fuji Travel-ыг хөтөж байхгүйсэн бол мэдгүй баг ууж мууцсан л явж байгаа. Одоо очиж үзье. Энэ нэрнгэсээ луугийн ам биш. Ямар гоё арц үнэрч байна. Бүгдээрээ сайхан ариусцгаая. Сэтгэлээ гараараа дамжуулж ариусгаж байгаа юм байна. Айгуу гоё тунгалаг ус байд юм байна. За, баруунаараа авсан. Ямар гоё ус вэ? Амар шунттай тий. Шанах дөрөв ус аваад зөрүүлээд баруунаа угаах юм байна. За, энэ усаас асчих тий. 100 гараа угаах юм байна. Би энийг араа энэ хүмүүс араа угаасан гараа буцаа ийшээ хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд юм мэддэг хүнтэй явах ийм ашиг тустай байгаад байгаа шүү. Fuji Travel, Japan Travel та маш их баярлаа. Ингээ хэвчтэй юу? Үнэ рекламны пауз надад тий. За, окей. За, окей, ингээд бүтэн биеэрээ ерөөсөө ариун арцаар утаж үзсэнгүй энэ яваа насандаа. Тэгэхээр одоо ингээд бүтэн биеэ ариулцгаа. Ерөөсөө энэ дээр 3 эргэн арц бүгдээрээ ингээд эргүүлдэг штэ. Би 3 6 9 эргүүлдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бүтэн биеэрээ 3 ирэхэд л хангалттай. Энэ ямар сайн сүсэггүй хүмүүс вэ те. Энэ хүмүүс арай жууд хийгээд байгаа юм шиг санагдаад байгаа. Би ингээд дотор нь ороод ингээд арцаар өөрийгөө ингээд шиг. За. Энэ юу салхи хаашаа би чи буруу дэш ирсэн шүү дээ. 1 2 3 за гоё юм байна. За тийм ээ одоо ингэж цааш нь хүн бодлоо тийм ээ. Ардын жижиг let's go in Japan. Яа энэ маяг нэгтүүлээ ичж байгаа юм шиг манайхаа гэдэг. За энэ суманд одоо бүгд ариуссан учраас орж болох нэ. Ариусаагүй бол орох хориотой. Guys хамгийн гоё юм хүслээ хэлнэ. 1000 хүсэх юм байна. Би бас гэхдээ яг юм хүсэхдээ зөвхөн өөртөө хүсдэггүй ингээд зөндөө олон хүмүүс зэрэг хүсдэг байхгүй юу. Тийм учраас баг миний хүсэл биелдэг байх л гэж бодож байна. Арай рекламны бааз талчдаг. Вау, энэ ямар гоё юм бэ? Үе, энэ ямар гоё юм бэ? Өстой янз юм бэ? Ийм гоё юм биш үү?
Энэ бурхны зас энэ нүхээр нь ингээ өөрийнхөө хүсэл бүх юмнууд нь яг энэ нүхээр нь ороод хийждэг. Одоо би ийшээгээ шидээд тэгээд алгаа хоёр ташаад хүслээ шивнэ те. Мөн үү? Окей. Тэрийг бодохгүй. Телефон тиймээ. A few moments later. One eternity later. За. Сэтгэл сайхан боллоо. Би ганцаарх нь алга таарсан харснаа өөрөөсөө амар таарсан. Яадгийн? Миний хүсэл юм чи яадгийн? Намайг хэн хорих юм? Жог шинэ хүн штэ. Юм үзэг шиг алга таарчлаасаа. Үгүй юм мэддэг үнтэй явж ямар амар юм алгаа таашмаар. Эсвэл намайг ингээ худлаа хилүүлээд байсан бол яах вэ? Нөгөөдгөөс юу гаач үдгээс хамаагүй ингэсэн явж идэг. Токиогийн хамгийн өндөр хэсэг дээр гарах гэдэг дэшээ явж байна. Камера зүгтээ татсан бүлгөө. За энэ болохоор миний одоо хамгийн хөлийн газар ах гэж бодож байна. Таны чиртээ тэрийг угаасаа юун дээр оруулаагүй. Блог дээр оруулаагүй. Нөө Асахигийн яг үйлдвэрийн тэр нэг гоё компани дээр нь очиод sparkling champagne хоёрыг болоо. Хоёрыг болоо. Миний drink team ерөөсөө хоёр одоо тэр ерөөсөө намар яж. За энэ дээр л гарах юм шиг байна. 360 хэсгээр хардаг гоё юм газар ирлээ. Ер нь шөндөө бол яг тэр дэлгэцэн дээр харагдаж байгаа юм шиг харагддаг юм шиг байна. Тэнийг бол гоё харагдаж. Фүү юу ээ? Юу ээ энэ ч тоо. Энэ хотыг хараад гүйцэх юм уу? Ямар их хүмүүсийн ямар их барилгууд вэ? Юу вэ? Сиэтлыг харж ирсэн, Чикаго харж ирсэн, Нью-Йорк харж ирсэн, Солонгосыг харж ирсэн. Тэгэхээр Токио. Эсвэл өндөрөөс харж байгаа болохоор амар тэгж харагдаад байгаа юм уу? Вау. Амар харагдаж та нар харж гин үү? Юу вэ? Бүр тэр хүртлээ шүү дээ. Энэ нэг хэсэг нь энэ баг ингээд дуусах юм шиг байна. Миний бодлоор өдөр явахтай шүү дээ. Бүтэн нэг тойрог. Тэгтээ clockwise явах хэрэгтэй шүү. Нөгөө талд нь хурж ирсэн чинь бүр хүүхдийн тоглоом шиг харагдчих дээ тэр. Ямар их барилгууд вэ? Бичүүдээ ингээд инглихэд ерөөсөө ийм харагдчих. Йоо, солиот. Токиогоос амар харагддаг юм шүү. Зүүн харагддаг юм байна. За, guys, тэр 450 давхар сая дөнгөсөө гарч ирдэг байхгүй юу? Тэр бол яг юу нь бол адилхан харагдчих. 2000 years later. Guys, Японд сүүлийн хоног. Би нэг л явахд нэг л бэлэн биш байна somehow. За онгоцны бодлоос нэг шатлаар 8 минутын зайтай газар би тэгээд хамгийн сүүлийн бодол дээр ирсэн байна. Тэгээд яг нөгөө өмнөх бодол дээр яалтчгүй нөгөө Японы гол хэсгээр нь байсан учраас өрөөнүүд нь ингээд ийм жижигхэн зайтайсэн бол одоо бол нөгөө онгоцны буудал гэдэг утгаараа нэлийн том зайтай өрөөнд орж ирсэн байна. Нэг тийм сэлүүхэн санагдаа явчихчихээн гинт. Тэгээ энд одоо ингээд нөгөө чимдаа юмнуудаа янзлан тэгээ дээрэс нь ёо бүр энэ аялал бол бас үнэхээр гоё байлаа. Амьдралд тохиох нэг гоё шин зүйлийг ингээд ялтчгүй өөртөө бас өөрийнхөө амьдралд нэмж чадлаа. Бас үзэгчдтэй гоё зүйлийг хүргэлээ те магадгүй влог үзээд вау би ч гэсэн одоо ингээд энэ жил юм уу дараа жил ингээд Япон явъя ч гэж ярьдаг юм уу те нэг тиймэрхүү юм та эдтэй те ингээд цаг хугацаа байгаад боломж нь байвал аялж байгаарэ гэж хэлээд би ч аялал маялалд амар дуртай хүн байгаагүй. Сүүлийн 2 жилээс хойш ер нь нэлээд амар дуртай болсон онгоцноос айдаг ч гэсэн. Тэгээд энэ үртлүүцэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд энэ үртлүүцэн гээд манайхаа ямар эможи үлдээх үү? Бүгдээрээ темпл орсон юм чинь темплийн эможи үлдээцгээе. Тэгээд дараагийнхаа бичлэг хүртэл баяр таа. Саяонара. Жижигдэс байлаа.